За ерөнхийдөө хэлцэж байгаа асуудлыг бол дэмжиж байгаамаа. Тэгээд хоёрхан зүйл тодруулъя гэж утсан хурлаа төрсөдөө. Нэгдүгээр энэ боловсрол эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтууд батлагдчихад тэгээ ер нь бол нөгөө энэ газар чөлөөлөх асуудлаас шалтгаалаад Улаанбаатар хотын сургуулийн одоо хөрөнгө оруулалтууд бол бас хийгдэж чадахгүй байгаад байна. Өмнөх жил бас нэг цэцэрлэгийн одоо хөрөнгө оруулалт татагдсан. Ахаад энэ жил бас ер нь хоёр нь бол айгүй эзэгтэй болчиход байгаа даа. Тэгээ одоо нийслэлийн засаг дарга амар сайхантай яриад Баянзүрх дүүргийн 2 дугаар хорон дээр 960 хүүхдийн сургууль цэцэрлэгийн одоо юм комплекс барих хөрөнгө оруулалтын газрын асуудал бол шийдэгдэхээр нөхөн төлбөр нь олгогдохоор болоод одоо 38 айлын газар чөлөөлөгдөж байж байгаа. Тэгээ одоо дахиад нэг хэдхэн айлын асуудал шийдэгдчихвэл ингээд ер нь бол иж бүрнээрээ газрын асуудлыг шийдэгдэх юм. Тэгэхээр нөгөө цаг хугацаа яваад хөрөнгө оруулалт татагдчихгүй гэдэг ийм болгоомжл байгаа учраас энийг урьдчилсан байдлаар нөгөө нэг тендерийн сонгон шалгаруулалтын зарлаад ингээд нэг хамгаалтанд аваад хөрөнгө оруулалтаа алдахгүйгээр энэ асуудлыг шийдэж зохицуулах одоо боломж байна уу гэж нэгдүгээрт одоо энийг асуумаар байна. Хоёрдугаарт Баянзүрх дүүргийн 21-р хорон дээр баригдж байгаа 50 ортой эмнэлгийн газрын асуудал нь бол шийдэгдсэн. За тендер нь бол ингээд жоохон удаашралтай зохион байгуулагдаад байгаа. Энэ асуудлуудыг нэг жоохон эргээд хараад нэг энэ хөрөнгө оруулалтуудыг бол татуулмааргүй байна. Яг гэвэл энэ Улаанбаатар хотын гэр хорооллын ер нь бол энэ иргэдийн төрийн үйлчилгээ авах нь боломж бол их хомс. Ер нь бол төрийн бодлогын гадна бол нэг жоохон хаягдчихсан гэдгийг бол одоо бид нэр 100% хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Хөдөө аймаг орон нутгаас нүүн ирсэн, шилжин ирсэн энэ олон мянган иргэд бол огцом одоо тоон өссөн. Тэгээд тэнд бол нөгөө сургууль цэцэрлэг, эмнэлэг юм төрийн үйлчилгээний байгууллагууд байхгүй байгаа учраас ер нь тэр хүндхэн амьдралтай байгаа хүмүүсийн одоо хамгийн гол хүлээлттэй байгаа зүйл нь бол сургууль цэцэрлэг, эмнэлгийн юм төрийн үйлчилгээнүүд байгаамаа. Тэгээд 40 мянган хүнтэй хороонд сургуульч байхгүй, цэцэрлэгч байхгүй ийм одоо хүнд бэрхшээлтэй асуудлууд бас үүсэж байгаа учраас энэ асуудлуудыг нэг зохицуулах тал дээр бүр онцгой анхаарч өгмөр байна. Энд ч одоо бараг 1000-2000 хүн амтай суманд өнөөдөр сургууль цэцэрлэг, эмнэлэг, төрийн үйлчилгээний бүх байгууллагууд байгаад байхад 40 мянган хүн амтай хороо Улаанбаатар хотод сургууль цэцэрлэг байхгүй одоо ийш тийшээ хөөх юм тэр нэг мө хэдэн хүүхд сурах гэж эмнэлэг домлогт үзүүлэх гэж бас нэлээд хэцүү хүнд бэрхшээлийг бол туулж байгаамаа. Тийм учраас энэ амьдрал дээр байгаа энэ одоо зовлон бэрхшээлийг шийдвэрлэхэд сангийн сайдаа онцгой анхаарч энэ асуудлууд дээр шийдвэртэй арга хэмжээ авч өгмөр байна. За төсөвэлцгүүд бол бид нар энэ асуудлуудаараа илүү дэлгэрэнгүй ярилцаж асуудлаа ярилцъя гэсэн ийм бодолтой байна. Тэгэхээр энэ хөрөнгө оруулалтуудын асуудлыг ямар ч хэсэн хамгаалж өгөөч л гэж хүсэж байна тий. За Хүрлбаатар сайд микрофоныг өгье. За яг энэ өчигдөр Тэмүүлгийн гишүүний хэлжсэн яг асуудал. Ханга суманд байсан баригдах ёстой барилга дээр компанид эрхчил одоо ажиллаа хийчихнэ. Энэ компанийг нөгөө банкны баталгаа гаргаад мөнгөний баталгаажуулж өгөөч гэдэг хүсэлт ирээ. Тэрүүнийх нь захиалагчаас нь хүсэлт ирээ. Түүнийхэн дагуу бид нар хангалтад хийгээд өгсөн. Тэгсэн ажил нь яваагүй гэж байгаа. Тэгэхээр бидний хувьд бол мөн л ялгаагүй уян хатан ханднаа оюун ордог шүнэ. Яагаад гэвэл асуудал нь тулгамдсан байдаг. За газар чөлөөлөлтөөс холбоотой бас төрийн өөрийнх нь үүрэг хариуцлагатай холбоотойгоор ажил нь удаад ингэсэн байгаа тохиолдолд ганцхан зүйл тендер эзэнтэй болгоод тэр компаниар нь тендер биш банкны баталгаа өгүүлчих юм бол бид нар хөрөнгө мөнгөний бол үлдээгээд аваад өгчнө. Бидний сангийн амнууд энэ мөнгийг татах ямар сонирхол байхгүй. Татчлаа. Тэр нь дараа нь ирээдүйд асуудал болоод үлдчихэж байгаа байхгүй. Тийм учраас бид нар айлхаар нэг уян хатан байдалтайгаар шийдэ зохицуулах явна. Зөвхөн хүсэлтгүүл захиалагч хурдхан шиг тендерээ зарлаад эзэнтэй болгоод нэг хүнд хариуцуулаад өгчмээр байна. За надад нэг 2 асуулт байна.